Яг үнэндээ вакцины найрлагад юу байдаг вэ? За би вакцинуудын шин чанарыг ялгаж тайлбарлахын тулд хүснэгт зуръя. Энд бактерийн эсрэг вакцин, энд вирусын эсрэг вакцин, дахиж зураас татаад саяхныгаа дахиад дотор нь ангидлээ. Бактерийн эсрэг вакцины дотроо амьд ба өхүүлж идэвхгүй болгосон гэж ангилагддаг. В некоторой литературе, но в нашей литературе, в специальной литературе этого нет. Мертвая вакцина. Есть только инактивированная, или она в скобочках называется убитая. Убитая вакцина. Инактивированная вакцина, да? Привожу пример. Доор нь жишээ бичээ. Сүрэгийн БЦЖ вакцин. БЦЖ-М. Түүний доор БЦЖ-М вакцин. Энэ бол дөнгөж төрсэн хүүхдийн дархлааг бүхэлдэн дэмтээдэг хамгийн аюултай вакцин. Маш харгас хэрцгий вакцин. Сүрэгийн микобактери нь өөрөө ч аюултай. Өхөөсөн вакцин гэдэг сулруулалт хийгцэн гэсэн үг. Үүнд сахуу, хөхүүл ханиад татрангийн эсрэг вакцин. Түүний доор нет никаких ослабленных модификаций. Для одних это ослабленные модификации, а у других это смертельный случай. Сахуу татрангийн вакцин, дээр нь сахуугийн ана токсин гэх мэт. АДС, ну и так далее, так называемые ослабленные. Помните, что во все живые вакцины входят обязательно антибиотики. БЦЖ-гээс бусад бүх бактерийн эсрэг вакцинд антибиотик ордог. А во все убитые вакцины что здесь содержится? Бүх өхөөсөн вакцины найрлагад юу ордог вэ? То, что начали писать в инструкции. Жишээ нь АКДС вакцины орц найрлагыг дурдъя. Он канцероген. Энд зөвхөн вакцины бичгэн дээрх найрлага дээрээс олж мэдснээ л хэлье. Нэгдүгээрт формалин. Энэ нь хавдар үүсгдэг. Маш бага тунгаарч амтан дээр туршиж үзсэн судалгааны баримт алга. Тийм байхад шууд танаа нялх хүүхдүүд дээр тарьж байна. Хоёрдугаарт мертолят. Энэ мөнгөн устай органик давс. Энэ нь мөнгөн уснаасаа илүү хортой. Энэ талаар хор судлалын номон дээр бичсэн бий. Тиомерсал зэрэг хит хитэн янзаарч нэрлэдэг. На своих семинарах, где тиомерсаль, кто как переведет. Ну и, наконец, гидроокись алюминия. Эцэст нь гидроксил алюминий буюу хөнгөн цагаан. Бас л зөндөө гай тарьсан бодис. Гидроксил алюминий. Эдгээр бодисыг нялх хүүхдүүдэд тарьчихад дархлааг нь будаа болгож байхад бидний хэн ч мэддэггүй. Төрсөн цагаас нь л тахир дутуу болгож байна. Жишээлбэл 100 хүүхдийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй байлаа гэхэд бүгдэнд нь нэг ижил вакцинаар дархлаажуулж байгаа нь яг л тоор тувааж тарааж байгаа юм шиг л болж байна. Ингэж болохгүй шүү дээ. Эмчнэр яаж ингэж ажиллаж чаддаг байна? Ямар ч юмын бодисыг тэгж хэрэглэж болохгүй. Тиймээс нийтээр нь вакцинжуулна гэдэг бол буруу. За одоо вирусын эсрэг вакцины тухай ярив. Товлолт вакцины доторх вирусын эсрэг бүх вакцины нь амьд байдаг. Үүнд гахаан хавдар, улаанууд, койр гэх мэт бүх вакцин амьд. Исключение составляет, значит, здесь тоже живая вакцина, такая же, также живая. Вирусын вакцин нь мөн үхэлсэн ч байж болно. Харин томоогийн вакцин, саас аажилтын эсрэг вакцин нь
амьдч байдаг, үхүүлсэн ч байдаг тул энд Она есть и живая, и убитая. И против дунд нь полиомиелита. биччихье. Полиомиелит. Полиомиелит или елит, тут в этом случае не важно. Как. Так что имейте это в виду. Когда говорят, Эмчнэр что үхүүлсэн вакцин гэдэг нь сайн цэвэршүүлсэн гэсэн үг гэх юм. это значит, вводили живую вакцину. А когда врач говорит и вводит убитую Тэгвэл вакцину, цэвэршүүлсэн вы гэж спросите юу её, гэсэн чем утгатай юм? переболеет. Чем? Вы вводите Тэгэхээр какую нэг ч юм вакцину? ч та нарт Убитую хариулж или живую? чадахгүй. Нэг ч юу. Она скажет убитую. Иногда они начинают Яагаад говорить, гэвэл «Вы бүх знаете, амьд это вакцин убитая, нь высокоочищенная, заавал высокоочищенная». антибиотик агуулдаг. Ни один Бүх врач үхүүлсэн обычно, вакцинууд нь идэвхгүй Ни один. болгогч бодис агуулдаг. пока ни один не нашелся даже хотя бы Үүнд что-нибудь формалин ба мертиолят Потому зэрэг что, консервант вы агуулдаг. теперь знаете, что во всех Тэгэхээр живых вакцинах цэвэршүүлсэн содержатся вакцин гэж обязательно байх нь уу? антибиотики. Обязательно.